Миний бүх амьдралын одоо жаргал зовлон бүх сайн сайхан яасан бүх хүн маань 15 дахь сургуультай шууд холбоотой. Тэр миний ээж, миний өвөө бүгдээрээ багш. За миний өвөө Намдаг гэдэг хүн 1959 оноос үндсэндээ 60 оны үед манай 15 дахь сургуулийн спортын удирдах одоо юуны заалны багшаар бол ажиллаж исэн ийм хүн байгаа юм. Одооний усны удам дамжсан багш одоо гэсэн үг. За тэгээд тус өвөө маань болохоор орслоны багш, мөн биолог, мөн одоо байгалийн одоо шинжилгээний багшаар одоо нэлээд олон жил ажил 18 дахь сургууль, мөн одоо налахын сургуулиудаа захирлаар ажиллаж ирсэн ийм хүн байдаг. За миний ээж ч гэсэн өөрөө бол газар зүйн багш хүн. За тэгээ ерөнхийдөө би удам одоо дамжсан энэ одоо нэг усны мэргэжлийн өвлж авсан маш их одоо баяртай байдаг юм аа. За намайг Лавгагийн хоёр гэдэг. Би 1991 онд Улсын багшийн их сургуульд орж 1995 онд бол төгсөж одоо энэ 15 дахь сургуульд ирсэн. Багш хүн гэдэг бол одоо мэргэжлээрээ өөрийн зорьсон одоо зорилгодоо хүрэхийн тулд за мөн тухайн одоо суралцж байгаа хүүхдүүдийнхаа одоо хүсэл зорилгыг ирээдүйн одоо тийм ээ эцэг их болох улсад их орондоо хэрэгтэй хүн болгож чиглүүлж өгөхөд маш их одоо юу гэдгийг өгч байгаад маш их бахархалтай байдаг. Нөгөө талдаа багш хүн гэдэг бол ялангуяа ингээд газар зүйн багш гэдэг бол юу гэхээр одоо маш их өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Ер нь нэг бол шаарддаг. Юу гэхээр нөгөө байгалийн ухаан болон нийгмийн ухааны бүх хичээлийг нэгтгэж үздэг. Тийм учраас би аль болох маш их зүйлийг уншиж, хүүхдүүдэд илүү мэдээлэл өгч, хүүхдүүдийг илүү сонирхолтой татах одоо байдлыг болоод яах маш их хичээдэг гэсэн. Би одоогоос 10 жилийн өмнө юу асан ардын босролын тэргүүний ажилтан гэсэн цаллыг авсан. Тэр үед миний ээж жоохон биеийн тааруу байсан. Тэрнээс өмнө би ээжигээ байхад нь босролын тэргүүн аваад ээжтэй очих юмсан гэж бодож ирсэн. Гэтэл өнөөдөр ч гэсэн миний ээж бас 9 минут надтай хамт байгаад би одоо баярлалтай. Нөгөө талаараа би яг тэр үед талд нь одоо юу авчаад ардын босролын тэргүүний ажилтан гэдэг цол авчаад би ээж дээр хамгийн дөрөв гүйччихэд бас ээжээ охин ингээд яжсан босролын тэргүүн авлаа шүү гэд би ээжтэй өмсүүлж ирсэн миний одоо хамгийн сайхан үе байсан. Учир нь юу гэхээр үе дамжсан багш гэдгээр би нэг талд аягүй барахдаг байхгүй юу. Миний ээж өөрөө бас юу газар зүйн багш учраас би тэр газар зүйн гэдэг мэргэжлийг одоо өвлж авчаад ингээд явж байгаа маш их баарахж байд. Миний ээж ч гэсэн надаар маш баарахж байсан. За бас нэг сонир зүйл юу гэхээр би одоо нийслэлийн 10 дахь сургууль би төгссөн. Одоо биокабинетийн 10 дахь сургууль. Тэр үед би 8 дахь ангид байхдаа энэ 15 дахь сургуульд би физикийн олимпиадад ирж орж исэн. Хамгийн анх миний одоо ирсэн энэ 15 дахь сургуулийн хаалгыг одоо нэгс татсан маань тэр. Дараа нь би 9 дугаар ангидаа нөгөө нэг юуны сурагчдын урлагийн наадам гэж болдог. Тийм ээ одоо нийслэлийн хэмжээнд явагддаг. Хүүхдийн одоо яргуу гэдэг наадамд би өөрөө нөгөө дуулдаг бас нөгөө гитар тоглодог, бүжигдэг байсан учраас тэр нөгөө юу хаагаад энд одоо заал нь урдаг зааланд би бүтэн сар агас би бэлдэж энэ 15 дахь сургууль дээр ингээд сар агас би унжиж исэн. Тэгээ одоо ингээд ботход миний амьдрал бүх зүйлийн 15 дахь сургуультай холбоотой байсан юм уу? Аль одоо 8 9 дугаар ангиасаа хойш байнга энэ сургуульд ирж энэ сургуулийн шатаар халахах амьдралын насан туршдаа энэ сургуультай холбоотой байх хэрэгтэй байсан юм уу гэж одоо бол би боддог. Гэхдээ би 15 дахь сургуультай хайртай. 15 дахь сургуулийн ажиллаж байгаа багш нар бүх одоо ажилчид, удирдлагууд, хүүхдүүд ер нь 15 дахь сургуульд ороход цаанаа л нэг тийм энерги сайтай. Бүр нэг сэтгэл тотно. Аргагүй шүү 31 жил энд чинь бүх амьдралаа зориулсан. Бүх энэ одоо 31 жилийг одоо энэ олон шал илийг шатыг илээгээд явсан учраас энэ 15 дахь сургууль юу гэж бахархдаг. Аюул сайхан энергитэй, аюул сайхан сургууль. За Монголын нийт багш нар болон 15 дахь сургуулийн бүх багш ажилчид та бүгддээ Монголын багш нарын 59 дэх өдөр, дэлхийн багш нарын 31 дэх өдрийн мэндийг төвшүүлье. Ороод дэглэм ардын багш таны шингээсэн баатар сүрийг магтъя.